улсын оройд улалзан мандах алтан нар улсын минь хилийн сүлдэт баган дээр тусахад цээжин дотроо омгшиж эх орноо хамгаалсан цэрэг ирсэнүүд бахархлын нулимсаар дүүргэв. Зүрхний хайртай нутгийн минь зүүдлгүй торгон хил дээрч зэрэгцэн алхах жагсаалын дундүрлэгтэй сүлдэт багныхаа хиймроор эр бираа хурцлсан сүр жавхлан цэрэг ирс хилийн мараанд зогсдог юм. Сайн бацгаано эрхэм мөндөд офицер ахлагч ажилтан албаагч дүүийн Ахмад гэлчид орон нутгийн орсон суугчид хил хамгаалах туслагч нэг шүү дээ. Та бүхэндээ намрын дэргэн сарын шинийн 19-ны цагаан мөр өдрийн мэндийг өргөн дэвшүүлье. Тэртээ 2002 онд Увс нуурын хөвөө мөнгө цэхрийн бэлд буурай зассан хилийн цэргийн Тэг 312 дугаар салбар 20 жилийн түүхийг бүтээж Увсын цэнхэр хязгаарыг сахин хамгаалах үүргээ нэр төртөг гүйцэтгэж ирсэн энэ баярт өдрийн мэндийг өргөн дэвшүүлье. Цаг хугацааны хувьд 20 жил гэдэг бол богино мэт санагдаж Увсын хил хамгаалах хариуцлагатай үйл ажиллагаа явуулж түүх бүтээж байгаа салбарын хамт олонны хувьд харьцангуй урт бөгөөд ариун их мэдлэг чадвар туршлах хөндлүүлсэн түүхтэй цаг хугацаа юм аа. За тус салбарын гэлчид Монгол улсын баруун ойд хил Увсын цэнхэр хязгаарыг хамгаалах хязгаар нутагтай хилийн аюулгүй байдал ард иргэдийн хамгаалан тайван байдлыг хангах хилийн зөрчлөөс урьдчилан зэргийлэх гарсан зөрчлийг цаг алдахгүй шийдвэрлэх үүргээ цагийн байдлын болон байгаль цаг агаарын ямар ч үед нэр төртөг гүйцэтгэж ирсний тод жишээ нь 12 удаагийн хилийн зөрчил 59 удаагийн Жил орчмын дэглэм зөрчлийг илрүүлэн саатуулж хуулийн хувь зүйн дагуу шийдвэрлэж ард иргэдэд учирч болцсохгүй 581.6 сая төгрөгийн хөртлөөс үргэлжлэн сэргийлж ажилласныг онцлон хэлэхэд таатай байна. Бид бүхэн Ахмад үеийнхээ захиа сургамжийг биелүүлж алдар суу амжилт бүтээлийг Улаанбаатартхан олд амжилтыг харьцуулан дүгнэж хойч үедээ өвлүүлэн үлдээх түүхийн хуудасаа зузаатах учиртаа их эзэн Чингис хааны үеэс Монгол төрийн үлмий болсон Монгол зэрэг туурах тусгаар эх орныхоо төлөө халуун аймаа үл хайрлан дэмжиж ирсэн. Энэ л түүхийн чимээг улбаална эх орныхоо төлөө хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэн Монгол улсынхаа дархан гэлийг сахин хамгаалах хариуцлагатай бөгөөд нэр төртөг үүргийг амжилттай гүйцэтгэж ирсэн офицер ахлагч хугацаа цэргийн албаагчд ажилчид үеийн Ахмад гэлчид хил хамгаалах туслах хүчний гишүүд та бүхэндээ болон та бүгдийн гэр бүлд Монгол улсын баатар гэлчин Бэгзийн Геваны нэрмжит хилийн цэргийн Тэг 245 дугаар ангийн захирагчийн зөвлөлийн гишүүдийн нэрүүнээс болон хувьяасаа хилийн цэргийн Тэг 312 дугаар салбар үүсэн байгуулагдсан түүхт 20 жилийн баярын мэндийг өргөн дэвшүүлж ажилтан амжилт амьдралд нь эрүүл энх аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Хилийн тэнгэр зэлмэг байж хилчтийн мэлмийн сургууль байх болтугай. Уудам их Монгол орны баруун хойд хил уул усны дэважин Увсын цэнхэр хязгаар мөнгөд захирын бол тэнгэрийн хаяа зэрэглээтэн байна. Мөнгөн долгиот Увс нуур тэртээ алсад цэнхэрлэн байна. Эх орныхоо дархан хилийг сахин хамгаалж ард иргэдийн аюулгүй байдлыг хангахаар Монгол улсын баатар Бэгзийн Геваны нэрмжит хилийн цэргийн Тэг 245 дугаар ангийн Тэг 312 дугаар салбар нь аль бүргийн нэрнтэйгээр гүйцэтгэж 20 жилийн вагон өгтөж байна. Эх орныхон төлөө өргөсөн тангарагтаа үнэнч олон зуун эрс офицер ахлагч Ахмад гэлчид нарын торгон хилээ хамгаалсан түүх энэ салбарт олон бий. Тус салбар нь хилийн цэргийн удирдах газрын даргын 2001 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн энэ 13 тоо тушаалаар Увс аймгийн Давсмын төрөлхөг багийн нутаг Мөнгө захирын уулын бил Атуугийн голын баруун дэнж дээр байгуулагдаж 2002 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн энэ 25 тоо тушаалаар улсын хил хамгаалтанд шилжсэн дүүртэй. Өдгөө тус салбар нь Увс аймгийн Давсмын төрөлхөг багийн нутаг Шүдэн уулын хилийн дугаар тэмдгээс Мөнгө захирын уул үзэгсэлэнд Увс нуурын зүүн хойд хэсгийн усны мандалд орших хилийн дугаар тэмдэг хүртэл хилийн харуулууд орон нутгийн өрссөн суугчид хил хамгаалах туслах хүчний гишүүдийн оролцоотойгоор улсын хил хамгаалтыг зохион байгуулж байна.
Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Увс аймаг дэх Монгол Улсын Баатар Бэгзэн Явааны нэрмжит Хилийн Тэг 245 дараагийн Хилийн цэргийн Тэг 312 дугаар салбар нь Хилийн цэргийн удирдах газрын даргын 2001 оны 9-р сарын 7-ны өдрийн тоо тушаалаар Увс аймгийн Давс сумын нутаг торхилох багийн мөнгөц захируулалтын бэлд Хатуугийн голын баруун дэнжтээр байгуулагдаж хил авал хэрэг газрын даргын 2002 оны 10-р сарын 25-ны өдрийн тоо тушаалаар Монгол Улсын хил хамгаалтыг зохион байгуулж ирсэн түүх уламжлалтай билээ. Манай застав нь Монгол Улсын хилийн алдаршгүй дархан байдлыг хангах, хилийн асуудлаар байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээ хэлцэр хэрэгжүүлэх, хилийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, тасан зогсоох зорилгоор хилийн бүс зурвас, хилийн болон хил орчин нэглэлтийн биелэлтийг сахиулах, Монгол Улсын хилийн алдаршгүй дархан байдлыг хангах нэр төртөө үүрэг амжилттай биелүүлэх хэрэгжүүлж байна. Эх орны торгон хилийн аюулгүй байдлыг сахин хамгаалж байсан үе үеийн ахмад хэлчэд ангийн удирдлага, офицер ахлагч, гэрээ толон хугацаа цэргийн албаагч, үйлчлэгээний ажилчид, Давс сумын зон олон та бүхэндээ Монгол Улсын Баатар Бэгзэн Явааны нэрмжит Хилийн цэргийн Тэг 245 дугаар ангийн Тэг 312 дугаар салбарын түүхт 20 жилийн баярын мэндийг хүргье. Монгол Улсын дархан хил өн мөнхөд амгалан байх болтугай. Хилийн цэргийн Тэг 245 дугаар ангийн Тэг 312 дугаар салбар нь улсын хил хамгаалалт, ард тал, сургалт бэлтгэл, цэргийн албаны зохион байгуулалт, сэтгэл зүйн хангалт гэсэн үндсэн албадуудтайгаар улсын хилийн халдварчгүй дархан байдлыг хангахын тулд хил хамгаалалт, мэргэжлийн сургалт бэлтгэлийг удирдлагын түвшинд байнга зохион байгуулж, холбоо хяналтыг 24 зэгийн турш тасралтгүй шуурхай ханган ажиллаж байна. Монгол Улсын хилийн халдварчгүй дархан байдлыг хангаж, өргөсөн дангарахтаа үнэж, залуу хойч үедээ сургаалаа хайрлсан ахмад хэлчдийн торгон хилээ хамгаалсан түүх энэ салбарт олон бий. Улсын хил хамгаалах байгууллага үүсч хөгжсөний 89 ангийн 46 Захирын заставын 20 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүлье. Аливаа ойд хэмжүүлэх гэдэг бол түүхэн иргэн харж, ололт амжилт, алдаа дутагдлаа дүгнэж, чиг баримжаагаа тодорхойлоход чухал ач холбогдолтой юм а. Бусдын застав, бусад заставуудаас нэг дахин урт хилтэй, адилхан орон тоотоо, улсын хилийг хялбарчилсан журмаар шалган нэвтрүүлдэг хоёр гацтай. Хоёр ангийн уулзуурын усан хилийг хариуцсан хамгаалдаг Давс сумын төв болон хандгат торхилгвагийн бараг бүх айл өрх мал килт болж нутгалдаг туваагийн талаас ч мөн адил. Газар орон бартаасаад ихтэй торхилгийн гол үерлэж зам хаагддаг зэрэгээс шалтгаалж ангийн хэмжээнд гарсан хилийн зөрчлийн хагасаас илүү хөв нь энэ хэсгээр гарч байсан учраас застав нэмж явуулах шаардлагатай байсан юм а. Хорондоо самдан давжид, цээл хавгсрон, хэ гөлгөө, чэ сайнтер бид нар сум багийн удирдлага, зарим иргэдтэй зөвшөлтсөж одоогийн байрлалыг сонгож тогтоосон юм а. Монгол Улсын засгийн газрын 2000-аас 2004 оны мөрийн хөтөлбөрт хойд хилийг бэхжүүлэх, хил дамнсан малын холгойг талсан зогсоох, улсын хил хамгаалтын ягтралыг нэмэгдүүлэх талаар дэвшүүлсэн зорилтын хүрээнд засгийн газрын 30 дугаар тогтоол гарч Хилийн цэргийн удирдах газрын даргын 2001 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 13 дугаар тушаалаар Захирын заставыг байгуулж, ариуцх ус компани барилгыг богино хугацаанд чанартай барьж хүлээлгэн өгсөн юм а. Улсын хил хамгаалах хөвдөө төрсэн та нар үүрэг хариуцлагын өндрөөр ухамсарлаж, үйлдвэрмийг ягштал биелүүлж, ямагт сонор соргог байж, нэр төрөн эрхэмлэн дээдэлж, амжилт бүхний тэргуунд явахыг хүсье. Бидүүгээ гавьяаныхан амралтыг эдлэж, үр ач наран тойруулан суугаа ахмадуудаа бие тэнхлэн ухаан сарвал байж, урт насалж, удаан жаргаж, сайхан уулзахын ёроол өргөё.
байцгаана уу? Та бүхэндээ энэ сайхан өдрийн мэндийг хүргэнэвшүүлье. Монгол Улсын засгийн газрын 2000-аас 2004 оны мөрийн хөтөлбөрт ойд хилийг бэхжүүлэх, хил дамнасан малын явуулгааг тагсан зогсоох, улсын хил хамгаалтын нэгтгэрлийг нэмэгдүүлэх талаар зөвшөөрсөн зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Хилийн цэргийн удирдах газрын даргын 2001 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 13 дугаар тушаалаар застав байгуулах тухай анхны шийдвэр гарсан төвхтэй юм аа. Улмаар Хилийн цэргийн удирдах газар, ангийн удирдлага, давс сүмэн болон торхлог багийн засаг дарганаар иргэдийн төлөөлөлтөд зөвшөөрсөн заставыг одоогийн байрлалд байгуулахаар шийдвэрлэсэн. Заставын барилгыг авч хувьс хязгаарлагдмал үзээд компани барьж 2002 оны 10 дугаар сарын 25-нд ашиглан төгсөн. Мөн оны 10 сарын 25-ны ил хамгаалах ерөнхий газрын нууц 25 дугаар тушаалаар 12 дугаар сарын 5-ны өдрөөс хил хамгаалсан шийдсэн байдаг юм аа. Заставын дараагаар Миневи, Орлогчоор Уланбаяр, Увсан Шарав, Жагсаалын дараагаар Гүнбаяр, Жолоочоор Батмөнх, Холбоочноор Аюур зан Отхон цэцэг, Харуулын дараагаар Амар төвшин Батсоож, Энгийн ажилтнаар Бэлэгмаа, Бүрүүсрэн, Мажигсрэн, Дулмаанаар Мөнгө цэхрийн заставын анхны галыг бадрааж эхэлсэн дүүхтэй. Мөнгө цэхэр хэмээх сайхан уулаар өгүүлсэн эрхэмсэг хилчид та бүхэндээ застав байгуулагдсны түүх 20 жилийн баярын мэндийг өргөн дэвшүүлж хил хамгаалах ариун үст өндөр өндрөн бэлдээ хүсээрөөё. Хүмүн руу тавигч усан сэрэмжлүүлж бай. Даяар алдартай давс нутг нь далайн төвшингээс 1580-аас 1736 метрт өндөр дөрвөгдсөн Увс нуур, Шүдэн уул, Хөдөнгийн хөдөө, Хорхилгийн гол, Мөнгөт цэхэр зэрэг үзэгсэлэнт газар онгон дагшин байгальтай. Увс аймгийн давс сүмийн торхилог баг нь 142 өрхтэй, 52 мянган толгой малтай, 600 гаруй хүн амтай, ард иргэдэн Шүдэн уул, Торхилгийн гол, Мөнгөт цэхэр үзэгсэлэнт уулзаан түшин мал аж ахуй эрхлэн амьдарч байна. За манай торхилог баг нь 142 эрхтэй 52405 толгой малтай байгаа. Өнөөдрийн мэдээ. За нийт хүн ам бол 570 хүн амтай. За манай багийн нутаг дэвсгэр бол одоо ингээд дээшээ Яматуулаас доошлаад Ааргийн бэл, Жираагийн адаг, Жираагийн гол миний одоо энэ 6 дугаар заставын чиглэлд байгаа Бог Шүдэн уул гэдэг тэр газар дамжаа цаашаа одоо энэ Мөнгө цэхрийн застав билүү 7 дугаар заставын харьяа Нуурын харуул, Бэлийн булаг, Хатуугийн уул зэрэг одоо тийм газруудад одоо ерөнхийдөө ингээд байрч байгаа. За энэ манай өнөөдөр бас ингээд манай энэ 7 дугаар заставын бас түүхт 20 жилийн өмнө болж байна. Тэгээд одоо энэ 7 дугаар застав маань одоо байгууллагад 2002 онд анх байгуулагдсан. Одоо ингээд 20 жил болсон байна. Нэгд одоо бие даасан тийм тогтсон сайхан застав болсон байна. За энэ застав байгуулах яг үед одоо тэр одоо Хатуугийн уулын чиглэлийн одоо хилийн манай юу бол 6 дугаар заставаас ерөнхийдөө хариуцсан. Харуул манай чиглэлээр хариуцж байсан. Одоо 7 дугаар застав байгуулагдаад одоо энэ улсын төв холооны улсаас орж ирж байгаа малын холбоо энэ аажмаар багасаад энэ ерөнхийдөө энэ Сведений хэдэн жилдээ энэ баг огт зогссон гэж хэлэхэд болно. За энэ манай 7 дугаар застав бол Хатуугийн уулын Мөнгө цэхрийн одоо яг ам дээр Мөнгө цэхрийн одоо ам дээр байрладгийн застав байгаа. За энэ заставын одоо нийт одоо бүрэлдэхүүн болон үеийн даргнууд бол нутгийнхаа малчтай бас нэгт харилцаа холбоотой харилцдаг. Энэ 2022 оны 9 сарын 30-нд одоо заставын маань 7 дугаар заставын 20 жил болж байгааг энэ түүхтэй болж байгаа учраас заставын юу заставд ажиллаж байсан үеийн Ахмад гэлчид үеийн дарга нар
одоо ажиллаж байгаа залуу хэлчихэд болон түүний гэр бүлд одоо сайн сайхныг хүсээд одоо та бүхний одоо ажилд нь өндөр амжилт хүсч одоо Монгол улсын хэл 50 онгон байх болтугай гэж ерөөл дэвшүүлье. За би Улс аймгийн Давс сумын турхлагын гадын улсын сайн малчин Цэрэнгийн Баатар гэдэг юм байна. Тэ манай хавлаад хатгын ууланд бол дөрвийн үеэрээ нутглаж өөлжиж хаваржиж намаржиж түншиж ирсэн юм нутаг байгаамаа. Давс сумын пост гэж байгуулагдсан. 6 застав биш. Анхны килим пост гэж Давс сумд байгуулад эндээс хамгаалдаг байсан. Сүүл 6 застав байгуулагдаад тэгээд пост мөлөд 6 застав байгуулад 6 застав хамгаалтанд манай учаас хамгаалагчаасаа. Тэгээд энэ 100 гаруй километр байдаг. Ерөнхийдөө 6 заставын хариуцсан чиглэл. Тэгээ манай энэ багийн хурал дээр бид нар ярьж хөлзөө яамд өрг гүчг барьж энэ 7 застав гэдэг шинэ застав барьмаар байна. Хулгай залгаа ихтлээ, хулгай дээрэн боллоо. Тэгээд 2002 онд энэ 7 застав шавын тавьжсэн тийм төвөгтэй ийм застав байгаа. Тэгээ бүр энэ Килин цэргийн үдэт газраас бүр тусгай баг тамирчид энд ажиллаж, малчтаа уулзаж, энэ самдан довжид төрөндөө арахлуулсан баг ирж энд ажиллаж, барих газрыг харж үзэж, малчтаа явж харж, одоо тэр 7 дугаар застав байсанд байгуулъя гэдэг хаврын шавын тавиад номрон барьж байгуулсан застав байгаамаа. Тэр үед бол хулгай залгаа бол маш их байсан. Ер нь өдөр болгон шахуу гардаг. Тэгээ мал хариулсан гүнэ мөр дээрэмтх, өлжөө янзсан гүний мөр мал дээрэмтх, бүр дээрмийн калиберт орж ирсэн хулгай. Өвөлжөө байр шатаах, төмөрдөх ийм юмнууд их гарч яасан. 6 застав күн ам цөөхөн, күч чадал муу учраас бас хамгаалах күн төвөгтэй газрын байдал бас их хэцүү. Ийм учраас бид нар турхлаг багийн ардтан хурал дээр яриад ийм ахлах нах ям гэж яасан дээр хөлзөө ямд одоогоор тэн бүр өрг гүч барьж яан 7 дугаар застав ишээ баригдсан заставаа. За малын хулгай бол ер нь 2015 он хүртэл үргэлжилсэн. Энэ нэлээд хулгай нэлээд гардаг байсан, хэдийн зөрчтүүд гардаг байсан. Тэгэд байсаар энэ гэлчэд малчтын харилцаа тузаарч хулгайхаа талаар тэмцэж нэлээд ажил болсны эрдэмтэд одоо хулгай ер нь баг 90 талдаа норсон. Ер нь одоо баг зөрчил байхгүй болсон. Наан танаа энэ усын манай цаа явдаг юм шиг байгаа. Манайхнаа манай цаа явж байгаа. Хамгийн гол нь нөгөө малчид гэлчтэйгээ харилцаагаа сайжруулж, малдаа эзэн болж, гэлчтэн гэлдээ сая явж ийгжээж одоо энэ хулгай ер нь тогтж явах юм аа. Одоо харин бүр багсаар бүр одоо бүр байхгүй болж байна хулгай. Тэгээ малчид бол одоо ихэд бас амьдрах нөхцөл сайжирч байна л гэсэн үг. Нэггүй бүр нүгэд бүр нэлээд айлд нүйлээ хатуугийн уулаас өвлжингээ хаяад бүр хулгаад хөөгдөж байгаа кэдвэртэй ер нь нүүж дөрвж яасан. Одоо тэрнийг удахт эргээд бүх өвлжээ баруудын сэргээд бас таатаа орчим өрдөж байна. Тэгээ Батцэг гэж өрөндөө байсан юм ангийн даргамтагт. Ийм хүмүүс ажиллажаа. Анхны заставын дарган Нэмдорж гэж урлагч нь Уланбаяр, жагсаалын дарган Дулсын Шаруу, холбооч нар Аюурзан, жолоочоор Батмөг гэсэн анхны хүмүүсэнд ажиллажаа 2002 онд анхан тэмдэгдсэн хүмүүсийн. За ингээд 2002 онд байгуулагдсан цагрын заставын заставд ажиллаж амьдарч байсан өвцөр ахлагчир болон хувийн энгийн ажилчид, хугацаа цэргийн алба хаагчид бүгд нь заставын 20 жилийн өн галтаа халуун мэндийг хүргэж байна.
Хилийн салбарын хангалт үйлчлэгийг хил хамгаалах ерөнхий газрын ард тал хангалт хариуцсан дэд даргын захирамж, ангийн ард тал хангалтын албаны даргын захирамжийн дагуу зохион байгуулан ажиллаж байна. Салбарынхаа түүхт 20 жилийн ог өгтөж, цэргийн гал зуух, халуун ус, хүнсний агуулгад урсгал засвар, эмэгтэйчүүдийн хэсэг сүүн бүтээгдэхүүн боловсруулан аарц ааруул хийж хугацаа цэргийн албаагчдын хилийн манай нэмэгдэл хүнсэнд олгож байна. Хилийн заставын хангалт үйлчлэгийг хил хамгаалах ерөнхий газрын даргын дугаар тушаал отрядын ард тал хангалтын даргын захирамжийг удирдлагын зохион байгуулж ажиллаж байна. Хилийн заставынхаа түүхэд 20 жилийн тусгай төлөвлөгөөний дагуу хилийн заставын бие бүрэлдэхүүн хугацаа цэргийн албаагчд маань хилийн заставд хөлөмж шинээр барьж огөрцийн бом дээр чинжүү гэсэн 3 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг тарьж ургуулж хугацаа цэргийн албаагчдын хүнсэнд хэрэглэж байна. Эмэгтэйчдийн хэсэг маань сүү цагаан идэ боловсруулан ааруул арцыг нөөцийг бүрдүүлж хугацаа цэргийн албаагчдын хилийн нэмэгдэл хүнсэнд олгож байна. Хилийн заставынхаа 20 жилийн зориулж хилийн заставынхаа албаны байр объектынхаа өнгө үзэмж гадна дотрын өнгө үзэмжийг сэргээн засварласан. Үе үеийн ахмад хэлчд, офицер ахлагч, энгийн ажилч та бүхэндээ түүхэд 20 жилийнхаа баярын мэндийг хүргье. Төрийн алтан сүмөндөө цэгцлэн ёслоод түүх тэлээ хамгаалахаар тангар бүргсэн тэд уурал төгийг түжээлсэн эгэл он жилүүдэд бахархаж ярих амжилтаар жигүүрлэн явна. Хилийн цэргийн төгөөр зүүн дэшин дотор ангийн тэд 312 дугаар салбарын ахлагчийн хэсэг нь салбарынхаа түүхт 20 жилийн ог өгтөж 20 бүтээлч ажлыг төлөвлөн хэрэгжүүлэн ажиллаж байна. Монгол Улсын Баатар Мэгзийн Геваны нэрэмжит Хилийн цэргийн тэг 245 дугаар ангийн тэг 312 дугаар салбарын ахлагчийн хэсэг салбарынхаа түүхт 20 жилийн ог өгтөж 20 бүтээлч аялыг тусгай төлөвлөгөөний дагуу хийж хэрэгжүүлэн ажилласан. Хариуцсан хэсгийн инженерийн байгууламж, албаны амьтдын тоног хэрэгсэл, салбарын байр болон хашаанд засвар үйлчлэгийг хийж, салбарын өдөлт төгтөлтийн хаалга, автомашины гараж, саадын зурвас, хугацаа цэргийн албаагчдын бие засах цэг, албаны байр нам даралтын халаалтын систем, хилийн харуулд халуун усны байр тус шинээр барьж ашиглалтанд оруулсан. Эх орныхоо дархан хилийг сахин хамгаалж, ард иргэдийнхээ аюулгүй 50 байдлыг ханган ажиллаж байгаа та бүхэндээ салбарынхаа түүхт 20 жилийн баярын мэнд хүргэе. Сэргийн хооронд хөөрлөн суусан он жав. Цэцэг шиг охтыг санаж битгэрсэн он жилүүд. Эрд цэргийн мананд урагшаан командтай эрд цэргийн төв хөвгтэй өөртэй гин. Хилийн цэргийн тэг 245 дугаар ангийн тэг 312 дугаар салбарт албаасан үе үеийн ахмад хэлчид, гэрээт болон хугацаа цэргийн албаагч, офицер ахлагч, энгийн ажилтан доос нутгийн зам олондоо заставынхаа түүхт 20 жилийн баярын мэндийг хүргье. Хилчин хүний амьдрал, хилчний гэр бүлийн амьдрал, хилчин цэрэг эрсийн амьдрал, уул усны сайханд улсынхаа хилэг мань хүүрэгтэй уйдхан заставын амьдрал, аавын олон эрс мөнгөд захирын хилийн застав томлогдож уул усны сайхныг биширч ийм л сайхан нутгийг бид хамгаалдаг юм шүү дээ гэж омгшиж ярихыг сонслоо. Ийм л бахархам, ийм л бахтам.
Хилийн цэргийн 245 дугаар ангийн 310 дугаар салбар байгуулсан мөнгөд захирын хилч додтой иймэртэй бахархаж ярих хийж бүтээсэн зүйл олонтой Монгол улсынхаа хилийн алдшгүй дархан байдлыг сахин хамгаалж байна. Энэ л нутагт энэ салбараас амьдралын гараа эхлүүлсэн олон зуун эрс хилийн манан зогсохын сайхныг мэдэрч өөрсдөөрөө эх орноороо бахархах сэтгэлтэй бүсдэг юм лээ.